Борлуулалтын удирдлага мультимедиа сурах хүчийн эхний бүлэг борлуулалтын талаарх үндсэн ойлголт. Энэхүү хичээлийн хүрээнд бид дараах үндсэн дээдсүүдүүдийг авч үзэх болно. 1-р борлуулалт гэж юу вэ? 2-р борлуулалтын ажилтан гэж хэм бэ? 3-р борлуулалтын ажлын онцлог шинж чанар, 4-р борлуулалтын ажлын төрлүүдийг авч үзэх юм аа. За ингээд хичээлд оръё бүгдээрээ. Борлуулалт гэж юу вэ? Дийлэн хүмүүс борлуулалтын талаар ойлгохдоо заавал лангууны ард сууж байгаа ч гэдэг юм уу, аль эсвэл борлуулалтын ажилтан гэж нэрлэгдсэн хүмүүсийг борлуулалт хийдэг гэж ойлгодог. Тэгэхээр бид бүгдээрээ борлуулалт хийдэг. Учир нь хүний нийгэмд амьдрахынхаа үед бид хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг борлуулж амьдрдаг бахнэ. Ийм учраас бид бүгдээрээ борлуулалтын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй бид бүгдээрээ борлуулалт хийдэг бахнэ. Борлуулалт гэдэг бол шинэ үед, өөрөөр хэлбэл өнөө үед борлуулалтыг ойлгохдоо зарахын төлөх хулаар л биш. Энэ урт хугацаанд хин хинийхээ хэрэгцээ хангаж үр ашиг өгөх үйл ажиллагаа гэж ойлгодог. Нэг үгээр хэлэх юм бол хоёр тал хоёулаа бие биенийхээ хэрэгцээ шаардлагыг хангаж харилцсан үр ашигтай байх ийм л үйл ажиллагааг борлуулалт гэж хэлж байгаа. Тэрнээс ч борлуулалт гэдэг маань зөвхөн нийлүүлэгч талдаа ашигтай, аль эсвэл худалдаа авагч талдаа ашигтай зүйлийг хэлдэг байна. Хоёрдугаарт борлуулалтыг бид урт хугацаанд үр ашиг өгөх. Өөрөөр хэлбэл захын наймчны сэтгэлгээгээр биш, жинхэнэ бизнесийн утгаар нь ойлгох шаардлагатай байна. За борлуулалт нь бизнесийн байгууллагын хувьд бол дараах үндсэн зүйлүүд байдаг. Нэгдүгээрт альва байгууллагын гүйцэтгэл ажлын үр дүн хэмжих гол хэмжээ. Борлуулалт байна гэдэг маань тухайн байгууллага өндөр гүйцэтгэлтэй байна, сайн ажиллаж байна гэсэн хэмжээ. За хоёрдугаарт амьдрах чадварыг илэрхийлдэг. За бидний сайн мэдэх бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн график юугаар илэрхийлэгдэх вэ гэхээр борлуулалтаар илэрхийлдэг. За гуравдугаарт ердөөсөө оршин тогтнож байгаа учир шалтгаан. Хин нэгний хэрэгцээг хангаад хин нэгэнд бараагаа борлуулж яана гэдэг маань байгууллага оршин тогтнож байна. Байгууллага урт хугацаанд оршин тогтнох үндслэл байна гэсэн үг. За мөн нөгөө талаас нь аваад үзэх юм бол борлуулалт маань байгууллагын хамгийн эцсийн шат дамжлага. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нарт очиж байж тэр бараа үйлдвэрлэсэн зүйл маань дуусч байгаамаа. За мөн та бүхэн хугарлын цэгийн шинжилгээнээс харж байгаах борлуулалт байж компани нөгөө гаргасан зардлуудыг нөхөх боломж бололцоо олгодог. За борлуулалт байж ашиг гэдэг зүйл маань бий болдог байна. За мөн бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн мөрийгээс харахад энэхүү амьдралын мөчлөгийн мөрийг борлуулалтаар байгуулдаг. Өөрөөр хэлбэл борлуулалт өсөх юм бол компани тогтворжилтынхаа үе шат руу орлоо гэж үздэг. Борлуулалт буурах юм бол уналтынхаа үе шатанд очсон байна гэж үздэг байна. За мөн борлуулалтыг зөвхөн бизнесийн салбарт байдаг гэж ойлгож болохгүй. Борлуулалт нь бүх салбарт, өөрөөр хэлбэл байгууллага оршин тогтножил байгаа бол түүнд борлуулалт байна. За бидний сайн мэдэх сургуульд оюутан хэлсэг бол бас л борлуулалтын нэг хэлбэр, улс төрийн нам гишүүнээрээ хүн хэлсүүлнэ гэдэг бол бас л нэг борлуулалтын хэлбэр. За айрамд цэрэгт явахыг залуусыг урайлаа дуудаад айрамдаа авж ийн гэдэг маань бас л борлуулалтын нэг хэлбэр байна. Тийм учраас ашигын болоод ашигын бус альч байгууллагын функцэд борлуулалтын функц байдаг байна. За хоёр дахь дэд сэдв рүү гоо. Борлуулалтын ажилтан гэж хэмбэ? Борлуулалтын ажилтан гэж хэмбэ? Борлуулалтын ажилтан гэдэг бол хуурамч нэмсгэлсэн, хоосон амлсан, уран өгсийг урсгасан, хинт ч юу ч хамаагүй борлуулах гэж улаардаг ийм этгээдийг хэлэх болчихжээ. Борлуулалтын ажилтан гэдэг бол дараах хүнийг хэлдэг. Нэгдүгээр борлуулалтынхаа ажилд дур сонирхолтой. Борлуулалтын ажил бол маш их челленжин буюу маш их хүнийг өрсөлдөөнч байлгадаг, тэмцэгч байлгадаг ийм ажил. Тэгэхээр энэ ажилд дуртай. За хоёрдугаарт шаргуу, ухаалаг, эрчтэй ажиллах боломжтой. Яагаад гэвэл борлуулалт хийхин тулд хүн маш их хэмжээний хүчин чармайл гаргадаг. Хүн болгон хэрэглэгч болгон ч таныг инээгээд ухтаад авдаггүй, хэрэглэгч болгон ч шууд худалдаад авдаггүй. Ийм учраас шаргуу, эрчтэй хүмүүс борлуулалтын ажилтан байдаг байна. За гуравдугаарт мөн өөдрөг үзэлтэй. Бүх зүйл эхлээд сайн сайхан болно гэж байхгүй. Хэрэглэгч шууд барааны ч үр ашиг ойлгоно гэж байхгүй. Тэр ойлголт нь зүтгэдэг учраас өөдрөг үзэлтэй хүмүүс борлуулалтын сайн ажилтнууд байдаг. За мөн бараа зах зээлийн талаар өргөн мэдлэгт. Энэ бараа хинт зориулагдсан бараа юм, манай хэрэглэгч хин, тэдэнд ямар үр ашиг өгдөм бэ гэдгийг сайн мэддэг ийм хүмүүс байна. За мөн хэрэглэгчтэй мэддэг, хэн манай хэрэглэгч вэ гэдгийг мэддэг. Тэдний хэрэгцээ хизээ гардаг вэ гэдгээ мэддэг ийм ажилтнуудыг хэлдэг байна. За мөн борлуулалтын ажлын гол шинж чанар бол амлсандаа хурж хэрэглэгч нартаа үйлчилж чаддаг. Ийм хүмүүсийг сайн борлуулалтын ажилтан гэж хэлдэг байна. За 3 дугаар дэд сэдв рүү оръё. Борлуулалтын ажил ямар онцлогтой вэ? Борлуулалтын ажлын онцлогийг аваад үзэх юм бол нэгдүгээр борлуулалтын ажилтан хүн
гадаад орчинд компанийг төлөөлдөг. Хэрэглэгч удирдлага хоёрын хооронд нь холбодог гүүр бол борлуулалтын ажилтнууд байдаг. Борлуулалтын ажил байдаг. За хоёрдугаарт борлуулалтын ажлын явцын хяналт хамгийн бага. Өөрөөр хэлбэл борлуулалтын ажилтан офисын ажилтнаас шал өөр. Офисын ажилтнуудыг бид нүдэн доороо байлгаад хянаад байж болдог бол борлуулалтын ажилтнууд дандаа компаниас гадна үйл ажиллагаагаа явуулж хэрэгжүүлж идэг. За нөгөө талдаа энэ хэмжээгээр чөлөөт байдал их байдаг. Өөрөөр хэлбэл ажлынхаа хуваарийг борлуулалтын ажилтан өөрөө зохион байгуулж гаргаж ирдэг. За энэ хэмжээгээр борлуулалтын ажлын цалин хөлсөн дийлэнхтэй тогтмол бус за санхүүгийн зарцуулалтыг хийх боломжтой байдаг байна. За мөн борлуулалтын ажил бол ажлын хувьд 9-өөс 18 цагийн хооронд дуусчдаг биш, хэрэглэгчийн цаг тохируулж магадгүй маш их оройтдог. За дээрэс нь ажлын далаац буюу маш олон төрлийн ажлуудыг хийдэг. Нэг бол хэрэглэгчдийн гомдлыг барагдуулдаг, захиалга хүлээж авдаг, санхүүгийн тооцоо хийдэг, гэрээ байгуулдаг гэд ажлын далайц нь өргөн байдаг байна. За мөн борлуулалтын ажил нь карьер хөөх боломжтой. Дийлэнх байгууллагуудын топ шатны удирдлагууд бол борлуулалтын менежерээс борлуулалтын ажилтнаас дээшээ дэвшсэн хүмүүс байдаг. Яагаад борлуулалтын ажилтнууд дээшээ дэвшдэг юм бэ гэхээр тэд зах зээлийн талаар, хэрэглэгчдийн талаар илүү сайн мэдлэгтэй, илүү сайн ойлголттой болчдөг учраас компани дээд удирдлагад ажиллахад илүү дөхөн байдаг байна. За тэгвэл борлуулалтын ажилтнуудын үндсэн үүргүүдийг бүгдээр авч үзье. Борлуулалтын ажилтан хүн ямар үүрэгтэй, юу хийдэг хүн байдгийг гэхээр нэгдүгээр борлуулалт хийдэг хүн. Борлуулалт хийн гэдэг маань нэгдүгээр шинэ хэрэглэгчдийг бий болгодог. Хоёрдугаар хуучин хэрэглэгчтэй тогтоон барьж тэдэндээ үйлчилдэг. Гуравдугаарт хэрэглэгчтэй урт хугацааны түншлэл, урт хугацааны харилцаа холбоо тогтоодог байна. Хоёрдугаарт борлуулалтын ажилтан борлуулалтын болоод борлуулалтын дараах үйлчлэгийг хэрэглэгчдэд үзүүлдэг. Барааг зүгээр борлуулалтын орхиж байгаа биш, түүнийг хэрхэн яаж хэрэглэх явцад нь ямар асуудал гарч байна гэдэг энэ үйлчилгээг борлуулалтын ажилтнууд үзүүлдэг байна. 2-3-дугаарт хэрэглэгч болон компани хооронд нь холбож мэдээлэлээр хангадаг. Удирдлага хэрэглэгчийн асуудлыг мэдхийн тулд хинээр дамжуулж мэддэг гэхээр борлуулалтын ажилтнаар дамжуулж мэддэг. Жирийн хэрэглэгч тулгамж байгаа асуудлыг удирдлагад хүргэдэг хүмүүс бол борлуулалтын ажилтнууд байдаг. Ийм учраас мэдээллийнх нь урсгалыг хянж байдаг, тэр мэдээлэлээр хангадаг улсууд байна. За дөрөвдүгээрт компани бусад үйл ажиллагааг үйлдвэрлэдэг. Борлуулалт яаж хийгдэн тэр хэмжээгээр үйлдвэрлэж явах ёстой, тэр хэмжээгээр бусад үйл ажиллагаанууд зохицуулагдаж явах ёстой. Тийм учраас компани бусад үйл ажиллагааг уялдуулдаг, зохион байгуулдаг ийм улсуудыг борлуулалтын ажилтнууд хийдэг ажил гэж хэлдэг байна. За ингээ борлуулалтын ABC систем буюу хэрэглэгч төвтэй борлуулалтын системийг та бүхэн харж байна. ABC гэдэг маань юу хэлж байгаа юм гэхээр нэгдүгээр хэрэглэгчдийн хэрэгцээг судлах хэрэгтэй. Орчин үеийн борлуулалтанд. Хоёрдугаар бараа бүтээгдэхүүнийхээ үр ашгийг харуул, таниул. За тэгээ амлсандаа хүр үйлчилгээгээ үзүүл. Энэ бол орчин үеийн борлуулалтын гол үндсэн дөрвөн хүчин зүйл байна. За дөрөвдүгээр дэд сэдв рүүгээ оръё. Борлуулалтын ажлын төрлүүд. Тэгэхээр борлуулалтын ажилтнуудыг дотор нь маш олон янзаар ангилдаг. За жишээ нь та бүхний харж байгаа энэ ангилал бол хуваарлалтын суугаас намааруулж байна. За байгууллагын зах зээл дээр ажилладаг борлуулалтын ажилтан, эцсийн хэрэглэгчийн зах зээл дээр ажилладаг борлуулалтын ажилтан. За энэ дотроо худалдааны төлөөлөгч, аль эсвэл дистрибьютор, аль эсвэл шийдвэр гаргалтын нөлөөлөгч гэдэг юм. Эцсийн хэрэглэгчийн зах зээл дээр бол жижиглэнгийн худалдаачин, худалдааны төлөөлөгч, шууд борлуулалтын ажилтан гэдэг юм иймэрхүү байдлаар. За мөн дараагийн нэг ангилал бол Чарльз Путерлийн ангилал байдаг. Чарльз Путерл бол ердөөсөө яаж ангилсан байдгийг гэхээр захиалга хүлээн авдаг борлуулалтын ажилтнууд гэж байдаг, захиалгыг бий болгодог борлуулалтын ажилтнууд гэж байдаг. Захиалга хүлээн авдаг борлуулалтын ажилтнууд бол дийлэнхтэй нөгөө жижиглэнгийн байгууллагын дотор оршиж байгаа тийм борлуулалтын ажилтнууд бол захиалгыг хүлээн авдаг. Харин захиалгыг бий болгодог борлуулалтын ажилтнууд бол хөвчлэн үл мэдрэгдэх шин чанартай үйлчилгээн дээр захиалгыг бий болгодог. Жишээ нь даатгалын компани менежер бол захиалгыг бий болгогч байна. За мөн дараагийн англи бол энэ Jobrand Lancaster англи байгаа. Энэ бол борлуулалтын функцээс хамааруулсан байна. За ерөнхийдөө Чарльз Путерлийн ангилалтаа ижилхэн нэг хэсэгт нь захиалга хүлээн авагчид, нөгөө хэсэгт нь захиалгыг бий болгогчид гэж ангилсан байна. За мөн дараагийн нэг англи бол энэ Joseph Hare-ийн англи байдаг. За энэ бол response хэлэн буюу захиалга авах борлуулалт байж болно. Аль эсвэл trade sale буюу захиалга авах болон бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа байж болно. За 3 дугаарт missionary sale буюу
барааг шийдвэр гаргалтанд нөлөөлөгчөөр нь дамжуулж борлуулах. Жишээ нь имийг эмчээр, номыг багшаар. За дөрөвдүгээрт нь technical selling буюу тодорхой техникийн асуудлыг шийдвэрлэж өгөх замаар борлуулалт хийх. За тавдугаар creative selling буюу бит бус барааны эрэлтийг үүсгэх замаар борлуулж байгаа ятгах, итгэж үнэмшүүлэх замаар борлуулалт хийж байгаа ийм хэлбэр гэж авч үздэг байна.